Сайн байцгаана уу? Намайг Адвар гэдэг. Би гэгээлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө гэгээлэн төрийн бас байгууллагын сайн дурын ажилтан байна. Манай гэгээлэн төрийн бас байгууллага нь 2013 оны 10 сард байгуулагдсан. Бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ээжүүд хамтраад хүүхд хөгжүүлэх болыг гэсэн санаа нийсний үндсэн дээрээс Монголын эмэгтэйчүүдийн санд төсөл бичиж хандсан байгаа. Тэгээд Монголын эмэгтэйчүүдийн сан бидний төслийг хүлээж аваад бид бүхэнд анхныхаа төслийг хэрэгжүүлсэн. Бид анх эхлэхдээ бол 5 хантай гэр барьж эхэлж байсан. Одоо түүнээс хойш дахин манай төв дээр төсөл хэрэгжүүлсэн. Тэгээд Монголын эмэгтэйчүүдийн сан манад 2 төсөл амжилттай хэрэгжүүлснээр манай ээжүүд маань чадагдсан хүүхдүүдтэйгээ ч гэсэн бас яаж ажиллах вэ? Бас өөрсдөө яаж нийгэмшүүлжүүлсэн байгаа. Одоо бид нэр цаашдаа өргөжөөд бүр төрийн бас байгууллага болоод өнөөдөр манай төрийн бас байгууллагын өдөр өндрүүлэх төвийн нээлтийн ажиллагаа маань амжилттай болж өндөрлөө. Тэгээд манайх Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газар манад бас 16 дугаар хорооныхоо засварлаа. Тэгээд одоо өдөр өмжүүлэх төвтэй болсон байгаа. Хамгийн анх 5 хантай гэр барьж эхэлжсэн бол одоо 5 өрөө байшинд орсон байна. Тэгээд энэ бүх үйл явдлыг маань хамгийн анх дэмжиж бид бүгдэд хамгийн их итгэл найдвар өгсөн Монголын эмэгтэйчүүдийн сангийн хамт олондоо маш их баярлалаа. Биднийг маш сайн тусалж дэмжиж бидний урам зориг өгсөнд тэр урам зоригийг бид авснараа одоо өнөөдрийг хүртэл бүхэл бүтэн өдөр өмжүүлэх төвтэй болоод ингээд нээлттэй хийж байгаадаа маш их баяртай байна. Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа.